Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд шатны хичээл маань эхэлж байна. Шинэ хичээл үзэхээс өмнө өнгөрсөн хичээлийн агуулгаа товчхон давтъя. Бид өнгөрсөн хичээлээр 基本保证乘客施工暂时关闭гэх мэт үг хэллэгийг үзсэн. Эхний үг бол 基本гол үндэс үндсэндээ гэсэн утгатай. Холбоо үгийн жишээг харъя. 基本完成үндсэндээ дуусах. 基本满意ерөнхийдөө сэтгэл хангалуун. 基本工资үндсэн цалин. 基本知识үндсэн мэдлэг. жишээ өгүүлбэрийг нь саная. 我们已经讨论出一个基本方案. бид үндсэн төслийг хэлэлцээд гаргачихсан. 他们的产品基本合格. тэдний бүтээгдэхүүн ихэнхдээ тэнцдэг. дараагийн үгээ харъя. 保证батлах, баталгаа. холбоо үгийн жишээ. 保证生产үйлдвэрлэлийн баталгаа. 保证完成баталгаат гүйцэтгэл. 保证不了баталж чадахгүй. 神在经费不足的情况下，首先要保证重点. санхүүжилт хүрэлцэхгүй байгаа нөхцөлд эхэлж чухлыг нь баталгаатай болгох хэрэгтэй. Өмнөх хичээлийн дараагийн үг бол 乘客зорчигч. холбоо үгийн жишээ. 飞机上的乘客онгоцны зорчигч. 多乘客олон зорчигч. 一门乘客нэгэн зорчигч. жишээ. 乘客对他的服务很满意. зорчигчид тэдний үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг. дараагийн үгээ саная. Энэ бол 施工барилгын ажил, барилга барих гэсэн утгатай. холбоо үгийн жишээ. 准备施工ажлын бэлтгэл. 施工单位ажлын хэсэг. өгүүлбэр нь 这座大桥开始施工了. энэ том гүүрийн барилгын ажил эхэлчихсэн. 一定要保证施工地点的安全. барилгын ажил явагдах газрын аюулгүй байдлыг заавал баталгаажуулах хэрэгтэй. өмнө үзсэн бас нэг сонирхолтой үг бол 暂时төр зур нэг хэсэг гэсэн утгатай. 暂时困难төр зургийн бэрхшээл. 暂时想象төр зургийн үзэгдэл. Тэгвэл энэ үгтэй ойролцоо 仪式гэдэг үгийг мөн харьцуулж үзсэн. 这本书我暂时还用不着，你拿去用吧. энэ номыг би хэсэгтэй л хэрэглэж чадахгүй, чи авч яваад хэрэгэл. Одоо ялгааг нь харъя. 仪式ихэнхдээ тодтгол гишүүн болдог бол харин 暂时 байц гишүүний үүрэг гүйцэтгэдэг. 父亲的病一时好一时坏. аавын өвчин нэг сайжраад нэг муудсан. ингээд өмнөх хичээлийн сүүлийн үгийг давтъя. 关闭 хаах. 关闭机场онгоцны буудлыг хаах. 立刻关闭тэр дээр хаах. 关闭大门том хаалгыг хаах. өгүүлбэрээ харъя. 我们赶到那时大门已经关闭了. бидний гяран тэнд очих үед их хаалга хэдийн хаагдсан байсан. ингээд өнгөрсөн хичээлийн бүтцээ харъя. энэ бол 自 цаг хугацаа заасан үг. 起 гэсэн бүтц байсан. жишээ нь 自下周起我们的课表会有变化，请大家注意通知. дараа 7 хоногоос эхлэн хичээлийн хуваарьт өөрчлөлт орох болсон тул анхаарцгаагаарай.
Үзэгчтэй бид өмнөх хичээлийн агуулгыг тавьчихсан давтлаа. Одоо харин шинэ хичээлээ үзье. Та бүхэн дараах бичлэгийг хараад ямар газар болохыг таагаарай. Ер нь хүмүүс хаана удаан хугацаагаар дугаарлаж юм бол энэ нь оронд өөр байдаг байх л да. Харин хятадын хувьд эмнэлэгт үзүүлэхийн тулд удаан хугацаагаар дугаарлах хэрэг гардаг байна. Энэ тухай дараах харилцан ярианаас хамтдаа сонсцгоё. 李娜，大热天的，你戴什么手套呀？别提了，我的手这几天特别痒，连字都写不了了。那你赶紧去医院看看呀。是啊，但我很怕去中国的医院。上次有个朋友被自行车撞了，我陪他去医院，等了好久才看上，人太多了。看病的程序也很复杂，所以一想到医院我就紧张。别怕，我今天下午有时间，可以陪你去。那太好了。医院挂号要排很长时间的队，预约挂号方便多了。我们先在网上预约一下吧。好啊。 Үнэхээр орчин цагт цахим сүлжээгээр дугаар авч үзүүлэх нь цаг хэмнэх сайхан арга болжээ. Ингээд шинэ хичээлийнхаа үгийг суръя. Эхний үг ян захтнах гэсэн утгатай үг байна. Холбоо үгийн жишээг харъя. Та ян хэтэрхий захтнах. Янда дифан захтансан газар. Янда лихай айхтар захтнах. Үйлдвэр нь харъя. 我觉得浑身都痒. Хамаг бие маань захтнаад байгаа юм шиг санагдчихлаа. Тэгвэл харилцан яриа нь 别提了，我的手这几天特别痒。 ярих ч юм биш. Ойрын өдрүүдэд гар маань айхтар захтнаад байна гэж гарчээ. Бидний үзэх дараагийн үг бол хай, дагуулга, дагаж явах гэсэн утгатай үг байна. Жишээ нь пэй кэрэн зочныг дагуулах, пэй бинрэн өвчтөн дагуулах, 小心的陪 болгоомжтой дагах. Жишээ өгүүлбэрээ харъя. 他虽然平时忙得不得了，但节假日总是尽量陪妻子逛逛街. Тэр хэдийгээр ердийн үед их завгүйч амралт болон баярын өдрүүдэд эхнэрээ дагуулan ариулах гадуур гардаг. Харин одоо харилцан ярианы өгүүлбэрээр орчуулбал 我陪他去医院，等了好久才看上。 Би түүнийг дагуулan эмнэлэгт очиод удаан хүлээж байж үзүүлсэн. Харин одоо дараагийн үгээ суръя. Энэ бол чөншү, дистарадал гэсэн утгатай. Ам пай чөншү, дараалал тогтоох, фаяндэ чөншү, илтгэх дараалал, гүдиндэ чөншү, тогтсон дараалал. Өгүүлбэр нь харъя. 机器安装有一定的程序. Төхөөрөмжийг заавал дарааллын дагуу өгсөрнө. Тэгвэл та бүхэн дараах өгүүлбэрийг биедан орчуулаарай. 看病的程序也很复杂. Орчуулснаад харьцуулъя. 看病的程序也很复杂. Үзүүлэх дараалал нь их яригтай. Тэгвэл саяын өгүүлбэрт фүза гэсэн үг нь яршигтай, төвхтэй гэсэн утгыг илэрхийлдэг байна. Жишээ нь фүза да гуанши төвхтэй харилцаа. Гауда хэн фүза хийхэд төвхтэй. Шоуши фүза бичиг баримт нь төвхтэй. Жишээ өгүүлбэрээ харъя. 这个图书馆的借书手续很复杂. Энэ номын сангаас ном авах хүчиг баримт нь их төвхтэй. Ингээд өнөөдрийн хичээлийн сүүлийн үгийг мэдэж авъя. Энэ бол гуахаа дугаар авах гэсэн утгатай үг байна. Холбоо үгийн жишээг харъя. Пайдуй гуахаа дугаар авахаар учрлах. Гуаига нэг дугаар авах. 挂不上号 дугаар авч чадаагүй. Өгүүлбэрт хэрхэн орсон нь харцгаая. 他去的太晚了，没挂上号. Тэр их орой явсан тул дугаар авч чадаагүй. Хараад та бүхэн харилцан ярианы өгүүлбэрээ орчуулаарай.
医院挂号要排很长时间的队，预约挂号方便多了。 Эмнэлэгт дугаар авах очир их уурчтвал дугаар захиалах нь хамаагүй амар. Бид сая шинэ үгээ мэдэж авлаа. Одоо харин нэгэн бүтцийг сурцгаая. Энэ бол Lian, Dou эсвэл Ye гэсэн бүтц юм. Энэ нь Che, хүртэл гэсэн утгатай байна. Жишээ өгүүлбэрээс харъя. 这个字连3岁小孩子都认识，你怎么能不认识呢？ Энэ үсгийг 3 настай жаахан хүүхэд хүртэл мэддэг байхад чи мэдэхгүй байж яаж чадаж байна? 孩子不见了，记得妈妈连饭也吃不下。 Хүүхэд нь алга болсон тул ээж нь хоолч хүртэл идэхгүй байгаа. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрийг Lian, Dou эсвэл Ye оруулан өөрчилж бичээрэй. Хэрхэн өөрчлөх ёстойг жишээ өгүүлбэрээс харна уу? 何大华的女朋友很生气，因为他1个月都没给女朋友打电话。何大华гийн найз бүсгүй хууралсан. Учир нь тэр найз бүсгүйтэйгээ уцаар яриагүй 1 сар болсон. Тэгвэл энэ өгүүлбэрийг 何大华的女朋友很生气，因为他连1次也没给女朋友打电话。何大华гийн найз бүсгүй хууралсан. Учир нь тэр найз бүсгүй лүүгээ ганц ч удаа залгаагүй гэж өөрчлөх нэ. Ингээд өгүүлбэрээ өөрчлөөрэй. 金智英刚来中国，最简单的你好、谢谢等问候语都不会说。 Одоо хэрхэн өөрчлснаа харьцуулъя. 金智英刚来中国，最简单的你好、谢谢等问候语都不会说. Хамгийн хэлбэр болох сайн байна уу? Баяртай гэсэн харилцааны үгийг ч хэлж чаддаггүй байсан. 金智英刚来中国，连你好、谢谢都不会说. гэж өөрчлөх ёстой байх нэ. Харин одоо харилцаа яриагаа дахин нэг үзье. 李娜，大热天的，你戴什么手套呀？ 别提了，我的手这几天特别痒，连字都写不了了。 那你赶紧去医院看看呀。 是啊，但我很怕去中国的医院。上次有个朋友被自行车撞了，我陪他去医院，等了好久才看上，人太多了，看病的程序也很复杂，所以一想到医院我就紧张。 别怕，我今天下午有时间，可以陪你去。 那太好了。 医院挂号要排很长时间的队，预约挂号方便多了。我们先在网上预约一下吧。 好啊。 Хамтдаа харилцаа яриагаар орчуулцгаая. 李娜，大热天的，你戴什么手套呀？ Лена, халуун өдөр яагаад бэйлийн өмсчихөө вэ? 别提了，我的手这几天特别痒，连字都写不了了。 Ярах ч юм биш. Гармаар энэ хэдэн өдөр айхтар захтнаад байна. 那你赶紧去医院看看呀。 Чи тэгвэл шалуухан эмнэлэгт очиж үзүүлээч. 是啊，但我很怕去中国的医院。上次有个朋友被自行车撞了，我陪他去医院，等了好久才看上，人太多了，看病的程序也很复杂，所以一想到医院我就紧张。 Тийм л дээ. Гэхдээ би хятадд эмнэлэгт очихоос бэргээд байдаг юм. Өмнө нь найз маань машинд мөргүүлээд би түүнийг эмнэлэгт дагуулж аваад удаан хүлээж байж үзүүлсэн. Хүн их байсан, үзүүлэх дараалал нь ч бас их төвхтэй. 别怕，我今天下午有时间，可以陪你去。 Айх хэрэггүй. Өдөөс хойш би завтай. Чамайг дагуулад явж болно. 那太好了。 Ашгүй дээ. 医院挂号要排很长时间的队，预约挂号方便多了。我们先在网上预约一下吧。 Эмнэлгийн дугаар авах дараалал их урт байдаг. Дугаараа урьдчилаад захиалж чухал амар. Эхлээд цахим сүлжээгээр захиалцгаая. 好啊。 За, та бүхнийг зөв орчилсан байхаа гэж найдаж байна. Одоо харин дараах бичлэгийг сонсоод асуултанд хариулагдах өгүүлбэрийг олоорой. 哎呦，最近我的脖子和肩膀又酸又疼，视力也越来越差了。你这是职业病。是呀，我也知道，工作那么多，这个月我连1天也没休息。你忙什么呢？
这几天我们公司举办活动，邀请了国内外很多公司来参加，所以我就不停地翻译。开会的时候口译，会后整理资料还得笔译。就像今天，我连一口水都没喝上。 Одоо дасгалын асуултаа орчуулъя. 职业病的表现是什么? мэргэжлийн өвчин яаж илэрдэг вэ? 下家在公司做什么工作? 下家компанид юу хийдэг вэ? 下家最近忙吗? 下家сүүлийн үед завгүй байгаа юу? Ингээд асуултанд хариулагдах өгүүлбэрээ олцгоё. 职业病的表现是什么? мэргэжлийн өвчин яаж илэрдэг вэ гэсэн асуулт нь. 脖子和肩膀又酸又疼，视力也越来越差了. Хүзүү мөрөөр хөшиж хорсоод бас хараа муудаад байдаг гэсэн өгүүлбэр таарч байна. 下家在公司做什么工作? 下家компанид юу хийдэг вэ гэсэн асуултын хариулт. 我就不停地翻译，开会的时候口译，会后整理资料，还得笔译. Тасралтгүй хурал эхлэхэд амаа орчуулга хийгээд таарсны дараа материал эмхлэн бас бичгийн орчуулга хийдэг гэсэн өгүүлбэрээс харахад орчуулагч хийдэг байна. 下家最近忙吗? 下家сүүлийн үед завгүй байгаа юу гэсэн асуулт нь. 连一口水都没喝上. ганц аяга сууч чадахгүй байгаа гэсэн өгүүлбэрээс харахад завгүй байна. Ингээд харилцан ярианыхаа өгүүлбэрийг харж орчуулцгаая. 哎呦，最近我的脖子和肩膀又酸又疼，视力也越来越差了。 Яа, ойртоо хүзүү мөрөөр хөшиж хорсоод бас хараа муудаад байгаа. 你这是职业病。 Наад чи мэргэжлийн өвчин байна. 是呀，我也知道，工作那么多，这个月我连一天也没休息。 Тийм ээ, би ч мэдэн л дээ. Ажил тийм л их байна. Энэ сард ганц ч өдөр амарсангүй. 你忙什么呢？ Яагаад завгүй байгаа юм бэ? 这几天我们公司举办活动，邀请了国内外很多公司来参加，所以我就不停地翻译。开会的时候口译，会后整理资料还得笔译。就像今天，我连一口水都没喝上。 Сүүлийн үед манай компанид арга хэмжээ зохион байгуулагдаад гадаад дотоодын компани ирж оролцох болсонд бол тасралтгүй орчуулга хийж байгаа. Хурал эхлэхэд амаа орчуулга хийгээд тарсны дараа материал эмхлэн бас бичгийн орчуулга хийсэн. Өнөөдөр их шиг ганц ч аяга сууж чадахгүй байгаа. Ингээд та бүхнийг зөв орчуулсан бахаа гэж найдаж байна. Үзэгчдээ манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр 专家 普通公费保险叫号гэх мэт үг хэлхийг үзэх болно. Тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. Зэжээ. За сайн байцгаана уу?